За, энэ 3 минут хэмжлэг. Дэвидсэн нөгөө урт наслуулах сүм гэдэг сэдв та нарт сонирхолтой байдаг. Би тэгээд энэ номыг харин урт наслуулах сүмийг яг нэг ярьдаг юм бэ гэхээр энэ номноос олж эсвэл тэр хамаагүй өөр урт нас мас гэж ярьсанаас олж жоо хүмүүс дад үзэгсэд идэг гэх юм. Тийм болохоор эмигэд нэг ярьдаггүй юм. Гэтэ ялчгүй нь пэйж харин гол зөв үндсэн зорилго нь урт наслуулах сүмээс гаралтай энэ цогц толгойн дасгалыг түүх зорилготой байхгүй юу? Тэгэхээр урт наслуулах сүм гэдэг сүм бол харин байдаг сүм. Ер нь одоогийн байршил нь бол төвдөд байгаа. Ягаад одоогийнх нь гэж нэрлэж байгаа юм бэ гэхээр ер нь бол анхныхын үүсэл нь төвдөөс жоохон цаашаа үүсэлтэй. Энтхийн цааталтар буддагийн төрөлх нутагтай ойролцоо дуу маягтай байхгүй юу? Ер нь бол заавал буддаа гэлтгүй буддаагаас өмнө ч гэсэн маш олон тийм гэрлийн шин чанартай багш нар их байсан гэж үздэг. Энэ дэлхий дээр махан бие төвтэй олон хүн байсан ч гэсэн сүнслэг төвтэй, сүнслэг чадрууд өндөртэй тийм маш олон тийм хүн төлөвөөсөө давсан биетүүд олон байсан гэж үздэг байхгүй юу? Христийн номлолч гэсэн Христ үхээд амьсныхаа дараа ингээд хүн төлөвөөс арай илүү саармаг гэхдээ саармаг төлөвийг бодвол арай илүү бодиттой тийм төлөвт амьд шивнартаа үзэгдэж номлолоо гүйцээсэн байдаг. Тэгэхээр тэр бол мэдээж тусдаа өөр сэдв. Гол нь яг өнөөдөр үндсэн сэдв нь яг юу юм бэ гэхээр хүн төрлөختөнд махан бие төвтэй яг энгийн амьтналаг амьдралтай хүмүүс байдаг шиг илүү сод гэрэлтсэн гэгэрсэн илүү бурханлаг байдалтай төрсэн тэгээ тийм хүмүүс гэж байдаг. Мөн анхны тэр шинж төлөв дээр үед болохоор ер нь яг урт наслууд тусмын анхны эхлэлийн үед ийм хүмүүс харцсангүй их байсан гэж үздэг. Одоо болохоор яг хөө тийм хүмүүс жоохон цөөхөн л дөө. Хүмүүс энерглэг байдлаа, хүч чадалтай байдлаа, цаг хугацаа орон зайг иргэшээсэн, үхэлд ялагдшгүй байдалтай тийм хүчрэг байдлаа ер нь алдаад удаж байгаа. Гэсэн хэдий ч одоо ер нь бол яг илүү сайн цаг үе байхгүй. Ягаад тэгэхээр хуучин цаг үед сод хүмүүс бол сод гэдэг нь цөөн дотор их цөөхөн төрдөг. Цөөхөн учраас их ойлгогддгүй, бусдад ад үзэгддэг байсан бол одоо бид нар яг нийтээрээ соён гэгэрх тийм цаг үе ирж байгаа. Тэгэхээр нийтээрээ соён гэгэрхэд ер нь яг нийтээр нь соён гэгэрүүлдэг соёл гэдэг зүйл ямар байд юм бэ гэхээр яг одоогийн бидний байнга ашигладаг Facebook шиг эсвэл тог цахилгаан шиг автомашин шиг зүйл байх хэвээр амьдралд ойрхон хэрэглэхэд энгийн дээрэс нь явандаа илүү сайн ойлгох боломжтой. Тэгээ амьдрал нэвтрэх боломжтой тийм зүйл байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ер нь бол яг энэ төвдийн цогц долоон дасгал гэдэг зүйл та нарын хизээч ойлгодгүй сэдвүүдийг чинь амьдралд нь энгийн болгох, гэтээ энгийн мөртлөө илүү гайхалтай үр дүн үзүүлэх тийм мэд шидтэй цогц долоон ширхэг дасгал байгаа. Яг энэ ном дээр байгаа зүйлээ 3 минутанд багтааж ярих үйл юм байна. Баярлалаа.